Тэгээд залуучууд бичлэг хитэж нэг тоон хүрч байна. Тэгээд энэ номоо дахиад харуулнаа. Тэгээд энэ ном бол юм. Тэгээд энэ номноос болж яг одоо энэ бичлэгийг үзэнгээ энэ номыг муулгаж байгаа намайг буруу ойлгодог хүмүүстэй зориулж хэлээ. Тэгээд би ямар нэг шашны гаж урсгал ч юм уу эсвэл харин соёлыг Монголд түгэж байгаа биш ээ. Харин монгол хүнийг монгол байдлаар нь гэхдээ яг монгол мөртлөө дэлхийн тэр зөв соёлуудаас суралцсан байдлаар нь хөгжүүлэхийн тулд хичээж байгаа. Тэгээ явцсан үзэлтэй хит их юм жалгад овны үзэлтэй хүмүүсийг юу гэдэг юм бэ гэхээр Монгол зүг зүгээр байж захтаа л Монгол дэлхийн номер 1 үндэстэн гэдэг. Эсвэл монгол хүн бол төрснөөгөө дэлхийн сод хүн гэж бодоод идэг. Гэхдээ яг энэ хоёрын хооронд нь байран солих хэрэгтэй байхгүй юу? Би монгол хүн болж төрсөн гэдэг хувь заяа маань бол дахин давтагдчихгүй үнэн. Гэхдээ монгол хүн гэдэг хүн бол тэгээд дэлхийн бусд үндэстнүүдтэй адилхан хүн. Гэхдээ энэ зүгээр дахин давтагдчихгүй мөн чанар дахин давтагдчихгүй онцгой соёл гэж байгаа. Тэгэхээр тэрийг тодруулахын тулд тэрийг илүү онцгой байдлаар гаргаж ирэхийн тулд бид нар бусдын зөв соёлуудаас суралцах хэрэгтэй байгаа. Сүүлийн үед бас монгол хүн монголоор байхаа болчлоо гэж яриад байгаа. Гэхдээ зүгээр монгол хүн уул монголоор байхын тулд бусдын соёлыг суралцсангаа өөрийнхөө дотоод мөн чанарыг олчих юм бол илүү гоё гарч ирэх байхгүй. Тэрээс ч зүгээр л ингээд нэг тэгээ одоо нэг Абрагийн хэртэлд байгаа хүн шиг эсвэл тэр төвдрийн мухарт байгаа хүн шиг нэг хаасаагүй тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс шиг байх юм бол бид нэр эзэж хүчэхгүй байхгүй. Хүссэн хүсээгүй чи муусан муулаагүй дэлхийн техник технологи тэгээ одоо энэ бүх хурд гэдэг зүйл явсаар л байгаа болно. Энийг нэг үгүй ядах шаардлага байхгүй. Одоо жишээлбэл зарим хүмүүс ингэж яриад байна л та. Техник технологийн дэвшлийн хурдтай байгаа нь бараг дэлхийн сүнэг шалтгаан болж магадгүй гэж яриад байгаа. Яг үнэхээр ингээд хүний дотоод мөн чанар зүртгэл гэдэг зүйл нь ханхуудаа баригдсан мөртлөө бид нар яг энэ хит их материалын хөгжилд хүрчих юм бол мэдээж тэ одоо муу хүнд бүү атуулчих юм бол тэр буугаараа хүн хална шүү дээ. Тэрнтэй адилхан энэ одоогийн бидний техник технологийн дэвшлэл гэдэг зүйл бид нарыг алах шалтгаан болж магадгүй. Гэхдээ зарим нөгөө талаасаа болохоор эн чинь уул нь харин ч бүр ингээд зүг зүйлэхгүй юу. Яг юм бэхэр материалын хөгжлийн ингээд материалын хөгжил гоё болохын хэрээр хүн урт настах илүү эрүүл байх шаардлага илүү гоё ихсэж байгаа шүү дээ. Хүмүүс зарим үед ингээд дэлхийн илүү тав тухтай илүү гоё болсон учраас харин ч илүү хэрүүл мэлтэй анхаарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд дээрээс нь цаг үе бас өөрчлөгдөж байгаа. Тэр бурханлаг цаг үе ирнэ гэхээр нэг л тийм хээр хөдөө байдаг хідэн хүн байх юм шиг бодохоо болгох хэрэгтэй. Эсвэл галгүй үйлөх тухай бодохоо болгох хэрэгтэй. Яг одоогийн миний зүгээс дүгнж байгаа дүгнэлт нэг юм бэ гэхээр ер нь бол техник технологийн дэвшил явдгаараа явах юм байна. Бурханлаг цаг үе чинь ирсэн ч гэсэн тэр нь бол бас мэдээж материалын төвчний хувьд ч гэсэн хангалттай хөгжсөн тийм зүйл байх юм байна. Тийм болохоор арай л хөгжил нь хоёулаа яваг. Яг одоогийн цаг дээр болохоор жоохон материалыг нь хит их төрүүлээд оюун ухаан хүний хөгжил сүнслэг гэрэл гэдэг зүйл нь жоохон хоцроод байгаа учраас энэ сул үр дагавар гарч байгаа. Гэтэ удахгүй энэ хоцорж байгаа тэр сүнслэг тэр чадруудыг зэрэгцүүлээд магадгүй төрүүлээд авчих юм бол харин ч бид нар одоогийн муулахаа болчихно. Бидний оюун ухааны энэ хөгжил сүнслэг хөгжил хөгжсөн ч гэсэн материалын хөгжил жоохон хоцроод байна. Тийм болохоор материалыг гэсэн давхар хөгжүүлье гэж ярих тийм цаг үе ирэх баг. Одоогийн цаг үе дээр болохоор бид яг материалын хөгжил гэдэг зүйл муулахаас илүү хоцорж байгаа л зүрхсэтгэлийн хөгжил гэдэг зүйлийг хамтдаа илүү өргөжлүүлье.